Улсын хурлын сонгуулийн 34-р тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч ховддоо сайхан амьдарцгай сангийн тэргүүн бүх чулууны пүрүүдорж Бухтбагийн иргэд сонгогчтой уулзаж намын мөрийн хөтөлбөрөөр танилцууллаа. Уулзалтанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ардчилсан намаас Бухтбагт нэр дэвшигч Үлзий баярын төвдөнд орж оролцсноос гадна аймгийн засаг дарга тэргүүтэй хүмүүс оролцлоо. Уулзалтын үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд Бухтбагт хийсэн бүтээн байгуулалтын ажил болоод нийгмийн эдийн засгийн өнөөгийн байдлын талаар багийн иргэдэд мэдээлэл өгсөн юм а. Бухтбагийн хувьд газар зүйн байршил сайтан дээр аймгийн дэд бүтэц тухайн багаар дамждаг учраас тус багийн айлууд заавал орон сууц гэлтгүй хашаанд тоглох хаус бариад амьдрах боломжтой байгаа талаар онцоллоо. Ингэснээр эх 4 жил Бухтбагт нэн тэргуунд хийгдэх ажил нь сайн хашаа хөтөлбөр болно. Уулзалтанд хүрэлцэн ирсэн тус багийн иргэд сонгогчдын хувьд нэр дэвшигчээ дэмжгээ илэрхийлээд тулгамдж буй асуудал санал хүсэлтээ илэрхийллээ. Би нэг зүйлээс маш их санаа зовж байна. Яг энэ сонгуулийн үеэр мөнгөтэй нэнд гараад ирэх үедээ гэж айж байна. Энэ хүмүүсийг худалдаад авчих үедээ. Гол нь мөнгөний сандыг худалдаад авчих үедээ. Нөгөө та нарын хилээд байгаа ажил үгүй болчих үедээ. Тэрнээс хамгийн их айж байна. Үнэхээр энэ хүмүүсийг бол миний хувьд бол 4 жил дахиад сонгоод үзье. Дахиад энэ хийсэн бүтээсэн зүйлийг чинь үргэлжлүүлье. Үнэхээр 4 жилийн дотор дахиад өсөж дивжээгүй энэ чигээрээ байвал уучлаарай одоо байхгүй гэсэн үг. Өшөө өсөж дивжээд хийсэн бүтээсэн юм нүдэнд өшөө харагдчихвэл мэдээж энэ намаараа л юммаар байна. Дараагийн хүн орж ирээд ингээд байхгүй дахиад ихтүүчл бас ингээд байхгүй болчих. Үнэхээр бүтээн байгуулалт харагч нүгэл харагч наа. Үнэхээр ховд баян үлгийн увсыг харьцуулаад үзэхэд манай хувьд бол үнэхээр өөр бас энд бол зүрлж шүү одоо хэлхий арга байхгүй. Үнэхээр үнэн. 4 жилд иймэрхүү сайхан ажил хийж байгаа хүн ахаад энэ бол өшөө юм хийх дамжгүй боллоо. Нэг учраас яг аргын дараагийн качуудаг бүрэн өшөө дахин ард түмэн гаргаж өгөөч. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд Бухтбагт 480 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжихээс эхний ээлжинд 120 айлын орон сууц хөтөлбөр хэрэгжсэн. Энэ ажил дараагийн 4 жил үргэлжлэн хэрэгжих талаар мөн онцлсан юм. Орлого нэмэгдүүлж эдийн засгаа өсгөх зорилт тавин ажиллаж байгаа нэр дэвшигч бүх чулууны пүрүүт орж уулзалтын үеэр боловсролын салбарт санаа зовдгоо хэлээд цаашдаач боловсролын салбарт иргэд сонгогчдод бүх чулууны пүрүүт ор даргын маань одоо сонгуулийн сурталчилгааны ажил үргэлжилж байна. За өнөөдөр Бухтбагийн иргэд сонгогчтойгоо уулзлаа. Иргэд сонгогчд маань бас нэлээд одоо өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж манай нэр дэвшигчийн маань одоо сонгуулийн одоо мөрийн хөтөлбөр мөн одоо даалгавар захиа занаагаа хийсэн ийм одоо халуун дулаан одоо уур амьсгалтай маш сайхан одоо уулзлаж өнгөрлөө. Мөн өдрөө хайрхан багийн иргэд сонгогчтой уулзлаа. Тус уулзалтанд аймгийн засаг дарга Цэвэн Гаруйдан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд ардчилсан намаас хайрхан багийн дэвшигч Цэдвийн мэг иргэний харьяалал шилжилт хөтөлбөрийн иргэдийн иргэдийн асуултанд хариулсан юм а. Ховд аймгийн зэрэг сумдэрсэн ховд нутгийн унган хөө